газар энэ асуудал онцгой анхаарч байгаа. Монгол Улсын ерөнхий сайд байнга нөхцөл байдалтай танилцж, за ээжд болон ээлжид бус хурал зарлж, өөрийг даалгавар чиглэл өгч байгаа. За энэ хүрээс та бүхэн маань мэдж байгаа засгийн газар ээлжид бусаар хуралдаж, за шинэ коронавирусээс өрчсөн сэргийлэх мөн хэвээ халдвар илэрсэн тохиолдолд хэрхэн яаж ажиллах вэ? За үүнд бол эрүүл мэндийн байгууллагын болон бусад байгууллагуудын бодит нөөц бололцоог бүрдүүлэх энэ санхүүжилтийг засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгсөн байна. Тийм учраас бол бид одоо тархсан тохиолдолд бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа бол нэлээд шуурхай явж байна гэж ингэж ойлгож байна. За улсын онцгой байдлын комиссион бол байнга одоо хуралдаж салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж шуурхай шийдвэр гаргаж байгаа гэдгийг та бүхэн маань мэднэ. За 3 удаа эслийн үнэлгээ хийсэн. Эхний удаад бол дунд зэрэг эрсдэлтэй байна гэж үзсэн. За дараа нь дахин эрсдлийн үнэлгээ хийхэд дундаас дээш. За 3 дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр бол Монгол улс өндөр эрсдэлтэй оронд бол одоо судалгаагаар орсон байгаа. Та бүхэн маань мэдж байгаа Бүдэн Хятад улсын 31 мужи бүгдд нь бол халдвар илэрсэн. Төвдөд илрээгүй байсан. Өнөөдөр бол төвдөд илэрсэн ийм мэдээлэл бол бид авсан байгаа. За мэдээж хэрэг тодорхой хязгаарлалтууд хийснийг бол бүгд мэдж байгаа ч гэсэн үүнийг давтахыг хүсэхгүй байна. За өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт улсын онцгой комисс шуурхай хурласан. За энэ хурлын дараа буюу эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, халдвар төвчин судлалын үндэсний төв хамтран ажиллаж анхны коронавирус илрүүлэх онцлогыг Хятад улс, Япон улс бол пробны туршилтын онцлог хийсэн байгаа. За энэ онцлогыг Япон улсад үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамаараа дамжуулан маш шуурхай их нийтэжийг авсан. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан бид нар 2000-аас 3000 онцлог за мөн Хятад улсаас онцлог авах бас ажлууд ингээ явж байгаа. Тийм учраас бол шинэ коронавирусын онцлогооны асуудал бол бид нар уралж бяц тоног төхөөрөмж онцлог дутах асуудал бол харьцангуй гайгүй төвшөнд очсон гэж ингэж үзэж байгаа. За Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за доктор Сергей Дёрдисаа бол эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн төвшөнд бидэнд нэг яригдж байгаа асуудал маск гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За маскны хангамжийг бол эрүүл мэндийн яам хийдгүү. Ер нь 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарын эм тариа, эм эмнэлгийн хэрэгсэл, маск, за мөн одоо ариутгах бодис бүгд хувийн хөвшилд татсан байгаа. Хувийн хөвшилд татсан байгаа. Гэхдээ бид мэдээж хэрэг хувийн хөвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж тооцоо судалгаа бүх зүйлүүдээ гаргаж байгаа. За маскны ганц үйлдвэртэй. За сар шөнийн баяр нэгдүгээр таарсан Хятадын. Хоёрдугаар энэ цорын ганц маск үйлдвэрлэдэг энэ компани маань бүгдээ Хятадд тусаас түүхий дадаг. Түүхий эдийн үйлдвэрүүд нь саяны коронавирусын голомцтой байгаа хувийн мужид оршдог учраас өнөөдөр түүхий эд авахд бол хүндрэлтэй болсон. Тэгвэл өнөөдөр бол Монгол улсын маскны хангамж дууссан гэж хэлэхэд учир дутагдaltaй. За бидний маскны асуудлаар бол олон улсын байгууллагуудаас хэлж ярьж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд, за түнш орнууд доноруудын хурлыг энэ маргааш зохион байгуулж байгаа. За энд бид одоо тодорхой хэд хэдэн санал тавьж байгаа. Энэ тариа эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хэрэгсэл, за тоног төхөөрөмж бүх тооцоонуудаа гаргаад олон улсын байгууллагын түвшинд бид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувийн хэрэгслийг хувийн хамгаалах хэрэгсэл та бүхэн жоо үлээж авахгүй юу? Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл, за тэр дотроо маскны асуудал, мөн тоног төхөөрөмжийн асуудлуудаар саяны нэрлэгдсэн энэ донор орнуудынхаа түвшинд маргааш ингээ ярилцах гэж байна. За мэдээж хэрэг Оросын холбооны улс, Эмэгтэй улс, Хятад улс, Солонгос улсуудад бид хандсан байгаа. Эдгээр улсуудад маскны нөөц өөрсдөө нэлээд бага болсон. Тийм учраас ялангуяа ихэнх орнууд энэ маскны хангамжийг бүгдээр Хятад улсаас авдаг. Хятад өөрөө бас маскны асуудалтай болсон байгаа учраас бид олон улсын байгууллагуудтайгаа нэгдүгээр хамтарч ажиллана. За хоёрдугаар манай хувийн хөгжлийн байгууллагууд бол
сайхан мэдээллүүдийг өгч байгаа. Монгол улсдаа өөрсдийнхөө дотоод нөөц болцоог ашиглаад жижиг дүн үйлдвэрүүд маань маск хийж одоо бас ард иргэдэд хангах ийм үйл ажиллагаа бол хүнсүдэ аж ахуйн яамаар дамжаад бол бас хийгдэж явж байгаа гэдэг та бүхэнд мэдээлэл өгье. За хоёр дахь менежмент буюу хэрвээ коронавирусын шинэ халдварын тархсны нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээний боломж Монгол улсад ямар байна гэдгийг тооцоогоос бид гаргасан байгаа. За өнөөдрийн байдлаар бол Монгол улсад 15,134 эмнэлгийн ор байна. За үүнээс 2,195-ыг нь шууд коронавирусын халдварын үед ашиглах болцоотой гэж ингэж үзэж байгаа. Ер нь эрүүл мэндийн бүх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. За ор шилжүүлэх, тоног төхөөрөмж, за хүний нөөцийн асуудлууд бол бүгд хийгдэж байгаа. За сургалтууд бол мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай болон нийслэлтэйгээ бүх эрүүл мэндийн байгууллагууд газар дээр нь болон онлайнаар сургалтуудыг хийж байгаа. За тоног төхөөрөмж энэ эмнэлгийн хэрэгслээр хангах санхүүжилтийг засгийн газар шийдэж өгсөн. За ер нь бол 2586 тоног төхөөрөмж байна. Тэгэхдээ эдгээр маань бас яг одоо коронавирусын шинэ халдварт хэцүү үед бас хангалттай гэж үзэхгүй байгаа. Одоо нэг анхаарах чухал зүйл байна. Австрали улс, Америк, Японы туршлагаас харахад эдгээр улсууд маань хятадын шинэ коронавирусын голомцтой байгаа ухаан мужаас ард иргэдээ авчрахтаа шууд одоо халдвартын эмнэлэг гэдэг юм уу бусад эмнэлгүүдэд байршуулахгүй байна. Тус нь одоо байршил гаргаж эндээ одоо шинжилгээ хийх, за шаардлагатай бол эмчилгээ хийх ийм үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас бид ч гэсэн бас энэ туршлагаас санаа авах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Тэгээд эрүүл мэндийн яам бол тусгай объект олох чиглэл, судлах чиглэлд ажиллаж байгааг та бүхэндээ хэлье. За бидний өнөөдөр огт байхгүй байгаа зүйл байна. Үүнийг бол одоо нуух шаардлага байхгүй. Энэ нь шинэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгслийн асуудал байна. Одоо юу байна вэ гэвэл 100 хүнд 10 хоног хэрэглэх нэг удаагийн хэрэгсэл байгаа. Хэрвээ 100 хүн халдвар авлаа гэхэд за 1000 хүнд 10 хоног хэрэглэх бээлийн малгай уловч усны худал ахуйн бэлий байна. За нөөц байхгүй, зайлшгүй яаралтай бүрдүүлэх эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг халдвар хамгаалгаас сэргийлэх өөрөөр хэлбэл та бүхэн маань харж байгаа. Одоо хятадын ухаанд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын одоо энэ хамгаалах хэрэгслийг бол бид бүгд одоо онлайнаар харж байгаа л да. За энэ нь юу вэ гэвэл N95 амны хаалт, нүдний шил, нүүрний хамгаалалт, нүүрний хаалттай малгайтай комбинзоо, цогцос содглох ууд зэрэг хамгаалах хэрэгслийн нөөц манай улсад байхгүй байна. Гэхдээ одоо бол манай мэргэжлийн хяналтынхан бол бас тодорхой хэмжээний хамгаалтын хувцастай. Тэгэхдээ тэр нь бол бас сүүлийн үеийн шаардлага хангахгүй он удаан жил хадгалагдсан хугацаа дууссан бас ийм хэрэгслүүд байгаа. Тэгэхдээ өнөөдөр бид миний хэлж байгааг бол нуулах хэрэггүй, мушгах хэрэггүй, огт хамгаалах хэрэгсэл үгүй болсон гэсэн үг биш. Одоо чухамдаа энэ шинэ халдвар тарсан үед одоо батайсаа хамгаалах сүүлийн үеийн хамгаалах хэрэгслүүдийг бол бид одоо зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм учраас бол маргааш энэ олон улсын байгууллагуудын төлөөлөлд донортой уулзалтаа бол эрүүл мэндийн яам албан ёсоор хамгаалах хэрэгслийн дэмжлэг бол ингээ хүсгээр болж байгаа. За ер нь гол хэрэгсэл бол онгоцоор галт тэргээр орж ирж байгаа. За түүнээс гадна бүгдээр хятад тус царжны баяр туссантай холбогдуулан хилээ нээсэн. За хилийн гадна талд байгаа монголчууд маань хэдэн зугаараа мянгаараа орж ирж байгаа учраас энэ чиглэлд бид салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд маш сайн хяналт тавих, за бүртгэлжүүлэх, за с ิจ гтэй эрсдэлтэй тохиолдлуудыг тусгаарлах энэ чиглэлд бол одоо улам үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэл хамгаалах байгууллага зам тэмрийн яамныхандаа эрүүл мэндийн яам талархалтай байгаагаас илэрхийлэхийг хүсэж байна. Гэхдээ бид энэ эрч хүчээ огтхон сармжуулж болохгүй. Ер нь бол улс орнууд тодорхой хэмжээний хөдөлгөөний хязгаарлалтууд, карантин за энэ зүйлүүдээ хийгээд эхэлж байгаа учраас бид энэ бүхнээс бол нэлээд юм бас анхаарлаа хандуулах, энэ бүхнээс санаа оноо авч ажиллах, ялангуяа өртсөн сэргийлэх болон
Нэгэнт халдвар үүссэн тохиолдолд ажиллах энэ менежментийн чиглэл эдгээр хүчин зүйлүүдийг бол тооцох хэрэгтэй гэсэн ийм ойлголттой байгаа анхаарал тавьсан баярлалаа. За, гадаад харилцааны шударгаар хөгжүүлж байгаа хэмжээний талаар консулын газрын дараа хөгжих талцуулнаа. За, гадаад харилцааны яамны хувьд засгийн газрын ээлж тус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Ухаан хотоос Монгол улсын оюутнуудыг иргэдийг авчрах энэ чиглэлийг хүлээсэн бас хил хамгаалах эрхийн газартай хамтраад хятадын цагаан сар дуусаад 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн хилийн бомб нээхэд хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх талаар хятадын талдаа технологич шугамар аль биесээр мэдэгдсэн байгаа. За, гадаад харилцааны яамны хувьд яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн өдрүүд хийж байгаа ажил юу гэхээр эхнийж нь Ухаан хотоос авчрах байгаа оюутнуудтай холбоотой манай талын бэлтгэлийг бүрэн хагасан. Энэ дээр бол манай зам тээврийн яам, Мят төрөмж төвцөөд компани болон манай Бээжин хэлчин сайдын яам бол Ухаанд бол автобус илгээгээд 31 оюутан байгаа. Хамгийн сүүлийн тоор 33 хүн байгаа боловч 31 оюутан яг өөрсдөө бичгээр Монгол улстай нутаг буцмаар байна гэдэг хүсэлтэй албасаар байсан. Тэгэхээр бид энэ 31-ийн иргэнийг авах ажиллагааг бол одоо хийхэд бүрэн бэлэн. 1-р сарын 26-ны өдөр засгийн газрын ээлж тус хуралдааны дараа бол хятадын талдаа албан ёсоор бас бид иргэдээ авнаа гэдгээ бол мэдэгдсэн. 1-р сарын 27-нд Мяттай зөвшөөрлөсний дагуу нислэгийн зөвшөөрөл болон холбогдох мэдээлэл авахар телефон шугамараас алтан нот бичгийг илгээгээд хариу хүлээж байна. За, өнөөдрийн байдлаар дөнгөж авсан мэдээлэлээр бол Хятадаас Ухаанаас 56 улс иргэнэ нүүлгэн шилжүүлэх хүсэлтэд тавьсан нислэгийн зөвшөөрөл хүлээгээд байж байна. Бид Хятадын гадаад ямаар болон Улаанбаатарт байгаа Хятадын элчин сайдын ямаар дамжуулаад зөвшөөрлөө аль болох шуурхай авахар ажиллаж байгааг бас дахин мэдэгдээд явж байгаа. Тэгэхээр зөвшөөрөл гармагц бол Монголоос онгоц илгээх онгоцын багт орох бүрэлдэхүүн болон холбогдох байгууллагын төлөөлөл ирсний дараах тавих хяналт тухайн иргэдийг онгоцон цуулахаас өмнөх эрүүл мэндийн үзлэг шинжилгээ энэ бүх бэлтгэлийг хангасан байгаа гэдэг бас хэлэн зүйтэй. За, Ухаанаас гадна бас Хятадд байгаа манай иргэд халдварт хүчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулаад эх орондоо олноороо буцах энэ урсгал нэмэгдэж байна. Ялангуяа даваа гарагт хил хаалт байсан мягмар гаргаас эхлээд хил нэгснээс хойш өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн эх орондоо буцахад ирээнд консулын газар болон Хөхөт ерхий консулын газар маань тусдаа дэмжлэг үзүүлээд явж байна. Яг өнөөдрийн байдлаар ч гэсэн ирээнд бас 100 орчим Монгол иргэн бас консулын газар тандаад эх орондоо буцах хүсэлтэд илэрхийлээд байна. Бид ирээний бас ардын засгийн газартай яриад бас автобус нэвтрүүлэх асуудлыг яг хэлцээд байж байна. Тэгэхээр зөвхөн ирээний Хөхөт биш, Бээжин болон Шанхайд байгаа ерхий консулын газруудаар дамжуулаад тэнд сурж байгаа оюутан, тэнд амралтаараа үлдсэн байгаа оюутнуудаа шаардлагатай бүхий л мэдээлэл өгч явж байна. Түүнчлэн бүгдээр статуст байгаа өвчний тархалтын мэдээлэлээс гадна дэлхийн бусад улс оронд бас коронавирусын тархалтай холбоотой мэдээллийг бид тухай бүр элчин сайдын яамдаа дамжуулаад шуурхай авч төрийн өдөрлгүүд болон эрүүл мэндийн яам холбоотой бусад бүхий байгууллагын мэдээллийг шуурхай хөргүүлж ажиллаж байна. Тэгэхээр гадаад байгаа Монгол иргэдийг бас бүртгэлжүүлэх энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтсолтгүй бас түгээж байгааг бас хэлмээр байна. За, визтэй холбоотой зохицуултын хувьд бол бүгд тусаас ирэх бүлэг жуулчлалын визийг зогсоосон. За, сүүлийн тоо мэдээлэлээр болвол бүгд улс байгаа манай элчин сайдын яам болон консулын газруудад ямар нэг аялал жуулчлалын виз мэдүүлж байгаа иргэд байхгүй байгааг бас энэ завшрагчлаад хэлье. За, За, та бүхэнд
Улсын онцгой комисс суралцсны дараа зам төрийн хөгжлийн сайдын тушаал гарч харьяа байгууллагууд агентлаг аж ахуйн нэгжид чиглэл өгсөн. За үүний дараа энэ тээврийн хөгжлийг үзүүлж байгаа байгууллагууд дээр за тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг газар дээр 24 цагаар өдрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр орой 22 цаг хүртэл шуурхай жижүүр ажиллаж мэдээллийг зам төрийн хөгжлийн яам хариуцлагатай жижүүрээр дамжуулж улсын онцгой комиссийн дарга дэд дарга холбогдох газар өгч хамтарч ажиллаж байна. За цаг 5 минутыг тавьсан байгаа учраас маш товчхон ярья. За автэрийн хувьд сүүлийн одоо 2 хоног зорчиж байгаа зорчигчдын тоо ялангуяа Монгол улс руу ирж байгаа зорчигчдын тоо жоохон буур хандлага байна. Ганцтай 20 оны 1 сарын 29-нд Хилийн 7 бомбоор 1353 зорчигч тээвэрлэгж болж ирсэн байх жишээ тийм. Энэ өмнөх хөтлүүдээс бол харьцангуй багассан. За тээврийн хэрэгсэл буюу автобусын дотор хариуцах хэрэгслүүдийг болцооны хэмжээгээр тээвэрлэгч компаниуд хангаад үйлчлэгээ үзүүлж байна. Сая гадаад яам бас ярианд дурдлаа. Ирэн гол одоо санаа зовж байгаа газар бол ирэнээс ирж байгаа зорчигчдыг яг хуу тийм чухал үйлчлэгээ үзүүлэх асуудал байгаа. Ингээд замууд сум одоо Новангийн онцгой комисс за тээврийн компаниуд хамтраад сүүлийн 3 өдөр 6-аас 10 автобус гаргаж зорчигчдыг замун өдрөө татсан. За замун өдөөс наашаага Улаанбаатар руу зорчигчдыг татах ажил дээр Улаанбаатар төмөрзөн асаа ажиллаж байгаа. Зарим үед нэмэлт галтрэг, за нэмэлт галтрэг шаардлагагүй үед замун өдрийн суудлыг нэмэлт вагон залгаж тээвэрлэлтийг зохион байгуулж байна. За энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллага, за хил гал нэмлэг бүх байгууллагуудтай автоэрийн байгууллага хамтарч ажиллаж байна. За агарын тээврийн хувьд 1 сарын 1-ээс 1 сарын 29-нд хүртэл орон нутгийн 27595 зорчигч тээвэрлэгдсэн. Олон улсад 79300 тээвэрлэгдсэн байна. За агарын тээврээр ирж байгаа зорчигчдын хувьд сэжигтэй тохиолдол ирсэн үед холбогдох бүх одоо хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. За 1 сарын 23-наас эхлээд ерөнхийдөө агарын тээврээр явж байгаа зорчигчдод ялангуяа боломжтой гэсэн сэжигтэй газрууд Хятад, Хонконг, Сингапур гэсэн энэ газрууд руу хөвхөт чиглэлд зорчигчдод буурч байна. Мяд компани Air China Eastern Service гэдэг агарын тээврийн компаниуд зорчигч урсгал багасж байгаатай холбогдуулан зарим нислэгүүдээ цуцулж байгаа. Түүнийг бас зарим одоо нислэг хийгээ болж байгааг нэтэр гэсэн башаа мэдээ гарах гэдэг энэ бол тийм биш. Нэгэн зорчигч урсгал багассан учраас авиа компаниуд хоорондоо зохицуулт хийгээд ээлж дараатаагаар зарим нислэгүүдийг цуцулж байгаа юм зүйл байна. За Ухаан хотоос монголчууд оюутнуудыг татах ажил дээр бас манай гадаад яам хэлсэн. Мяд компани дээр бэлэн байгаа. Тэрөө зөвшөөрлөсөн нөхцөлд 6 цагийн өмнө мэдгэхэд бол мяд компани онгоцоо ингээд онгоцны үйлчлэл үзүүлэхэд бэлэн байна. За төмөр замын хувьд ачаа тээврийн үйл ажиллагаа хөвөө явагдаж байгаа. Зорчигч тээврийн хувьд сүүлийн үед тээврийн хэмжээ жоохон багасж байна. Ялангуяа урагшаага чиглэгдсэн тээврийн хэмжээ. За үүнтэй уялдуулаад ялангуяа урдлаас ирж байгаа зорчигчдыг авах дээр ямар нэгэн хүндрэл байхгүй байна. Өчигдөр орой ихэд замын үдээс наашаа явж байгаа галтрагн дээр нийт суудлал дүүргэлт 69.7% байна. За өнөөдөр мөн урагшаа явж байгаа галтрагн дээр зах хэмжээний богино хэмжээ. За ингээд тээврийн салбарууд энэ нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад үйл ажиллагаагаа явуулж байна. За улсын онцгой комисс тавьж шийдвэрлэх 5-6 асуудал байгаа. Үнийг дараа нь за ингээд миний мэдээлэл туслаа байл. За боловсрол шинжлэх хастагтай За тэгэхээр энэ өдрийн мэд хүргэе. За Монгол Улсын засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол улсын онцгой комиссийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор боловсрол шинжилгээ спортын сайдын салбарын өргөдсөн хуралдааныг 2 удаа зохион байгуулж энэ чиглэлээр арга хэмжээний тушаал батлан ажиллаж байна. За тушаал болон засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор бид аймаг нийслэлийн засаг дарга
амин нийслэг боловсролын газар за харьяа байгууллагууд тусдаа яг өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр тусгайлсан зөвлөмжүүдийг гаргаж бүгдийг хөрвүүлсэн. За энэний дагуу бүх одоо үйл ажиллагаануудыг хяналт тавиад мэдээлэл аваад ажиллаж байгаа. За хамгийн гол одоо манай салбарын хийж байгаа ажил мэдээж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсоосонтой холбоотой асуудал байгаа. За бид нар сургуулийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосонтой уялдуулаад төлөв хичээл зохион байгуулах ажил хариуцж авсан. За энийгээ бол бэлтгэл ажлаа хангаад өнгөрсөн 7 хоногоос одоо сая энэ 7 хоног ч юм уу телевизүүдтэй уулзалт хийгээд IP телевизийнхэнтэй уулзалт хийгээд хуваараа ол гаргацсан байгаа. За ингэж хичээл зогссонтой уялдуулаад бол бид цэцэрлэг өнөхөөлөл сурлын сурагчдын цонхны амралтыг бол хугацаанд нь авраад за одоо тасалдаж болцсохгүй байгаа 20 өдрийн хичээлийг бол ямар ч хэсэг тодорхой хэмжээгээр нөхөн 3 удирлынхаа сурагчдын амралтыг 7 хоногоор байршлуулж за 3 дөрөвдүгээр удирлын үргэлжлэх хугацаанд 5 өдөр одоо бяв гарагт хичээлнэ гэж тооцоод хичээлүүдийн хуваарийг хийгээд телевизүүдийн хуваарийг гаргацсан ажиллаж байна. За мэдээж нөгөө хичээлүүд маань бол яг одоогийн байгаа сургалтын хөтөлбөрийнхаа багцсан агуулгаар хийн 40 хичээлийг 402 удаагийн давталтайгаар ингээд заахад 107 багшийг сонгож аваад бэлтгэл одоо ажиллаа хийгээд байгаа. Бид нар өдөрт 2-4 хичээлийг 10-аас 20 минутын хугацаанд заахаар хийж байгаа. За ингэхдээ бол цэцэрлэг ань урлагныг телевизийг нь тус тусна хойруулж өгч байна. Тэгэхгүй бол одоо хүүхдүүд олон телевизээр олон хичээлийг зэрэг үзэх боломжгүй учраас магадгүй одоо жишээ нь NTV телевизээр зөвхөн цэцэрлэгийн хүүхдүүдийг хичээл заагдана. 25 дахь телевизээр зөвхөн 1-р ангийн хүүхдийг хичээл заагдана гэдэг ингээ хуваараа гаргаад телевизүүдтэйгээ гэрээ контракт хийгээд энэ ажил маань ингээд албасаар явж байна.